засаг дарга 7 жил ингээд нийтээ 31 жил 32 жил шихэн ажиллаад тэтгэвртэй гарсан. Одоо бол энэ Батчирээц Онбаг тариалагдж байдаг. Энэ Гомбодаржийг бол Бятарвар аль залуугаас аймгийн гүйцэтгэх хандаг мэрэгчлэн гэдэг нэртэй оролцох үеэсээ тарина. Одоо бол нэг нутагт хоёлоо тэтгэврт гарсан 2 өгшөө цаг зав зэгээр буурдсан шиг өнгөрөөж байна да. Бурайдуудад хадлан гэж том ажил бий. Наадам найрын цаг өндөрлөж хадландаа гарахаар айл бүхэн зэхэж хадуур шимээсгээ ирлэж байгааг нь. Байшингийнх нь гадуур царван сагсайтал ургажээ. Ийм өндөр ургасан царван эндэл харлаа. Аргагүй л хангаа газрын шим гэдэг энэ байх та. Тэд царвангаа хадаж өвөл цагт ядарсан хүртээ өгөх тэжээл тойлдог гин. Энэ нутаг эрэлхийц голдуу хүртээ. Социализмын үед өндөр ашигтай сүү махны чиглэлийн холомгоорын эрлийн зөвхрүүдийг өсгсөн нь өдгөө улмал тоо толгооноо ширч Батчирээтийн хүргэх тусгай нэр тодтгол зүүжээ. Эрлийн зөвхрүүд Монгол өхрийг бодвол тэсвэр жаахан муутай байдаг болохоор Батчирээтийнхэн цагийн сайханд хадлан тэжээлээ нөөж авахыг урьдчил болгоно. Батчирээ цомчноо зүгээр байгуулагдсан хугацааг наваад үзвэл 50 гаруй жилийн төвхтэй гэдэг. Зүгээр ер нь нутаг дэвсгэрийн хэмжээгээр одоо аймагтаа бол 2 дугаар ордог юм да. Нутаг дэвсгэрийн хэмжээгээр хойд хилээрээ тэр чигээр Оросын нутагтай хил залгадаг. Олон түмэн байна. Нилээд нь бурайд энэ ажил хөдөлмөрт сайн хийн. Амьдрал шиг сайн байдаг. За мал зүйтэйг зарим нөхдүүд ярьдаг юм. Малаар ганцхан амьдрах биш. Бусад амьдрах арга ухаан бол манай бүрээ занд маш илүү байдаг. Нэгэнт өвгнийгээ зориод ирснийх ганц бууртчихна гэдэл сүрэн хороох цайныхаа амбаараас байшин руугаа шулуухан алхачлаа. Цаадууланч уухайлан хүлээж авахыг бодоход хоёр хөгшин ингэж наадаж наргиж сурсан улс бололтой. Хүзэр бол бурайд хүмүүсийн бараг нэрийн хүс болчихсон тийм тоглоом. Дүнзэн байшин бүхэнд дуу хадаан наадаж наргин хүзэртэ суудаг энэ хүмүүс өвлийн анхны цас буухад хашаа хороондоо түлээд хүш өвс хадлангаа бөмбөдөл базаачсан нарсны дархины нөөгсөн элчинд зөөхийтэй талхаа идсэн шээ айван тайван сууж байдаг. Хидийдээ хийж амжуулчихдаг юм бүүмэг аргагүй л ажилд төртдөггүй амгалан шалмаг улс юм. Дандаа дилж угаарай. Их хоттой байна. Давай. Дандаа сая. Би урдахгүй баатыгээрээ тэгээ. Там уран төгрөгийг чи шавхыг аваа. Ой. Сумын төв орох замдаа бид энэ нутгийн их найрагч Нимбүүгийн Нимдоржийн шүлгийн уул Монгол толгой дээр гарлаа. Урдаасаа налуу мөлөөхөн толгойн орой дээр гарахад арагшаа шууд хөл алтраад өнгөрчихмөр игц цавчим хадасахтай. Хизэг шиг эрвэн сэрвэн модтой сонин тогтцтой. Хэдэн жилийн өмнө сонгуулиар аймгаас ирсэн хүмүүс дааган булбын толгой гэж хошигнон нэрлсэнийг нутгийнхан хэлж үлээ. Эндээс Батчирээтийн орчим нутаг орон алган дээрх шиг тэнийж цэгээний уудам хүндий хараа цуцаан. Монгол толгоон доохон цусландаа гарсан айлуудын дүнзэн байшингийн яндангаас утаас унаглана. Бодвол тогоо нэрж, шимийн архины сэнгэнэх таатай үнэрт бурайд баавай үнийн хуучаа болон ноцоор цуугаа бизээ. Олон жилийн өмнө их онны салаа иг барахын голлууд үерлэж цэгээний энэ хүндий далай шиг цэлэдсэн гэж Гомбодарж ах ярьлаа. Бид одоо ингээд манай нутгийн тахилгатай энэ уул Монгол толгой гэдэг юун дээр уулан дээр ирээд авааны хажууд зогсож байна. Энэ бол манай энэгийн голынхны одоо энэ Монгол толгойн энэ баруун тал тэгээ энэ сэгэний гэдэг энэ баруун хашаа байна. Сэгэний гол гэдэг энэ урдуур орж байгаа. Энэ үгээр бол хинти Батчирээтийн эгийн голынхан бол гол нутгалдаг. Миний төрсэн газар одоо би зундаа бол яг л энэ талбай дээргөө тэр өгөөвөл араад ихнэр ингэж та тоглож өссөн. Тэгээд энэ сэгэний голын юу энэ талыг
үер бүрхэхэд бүр дээрээс нөгөө эсгий хийхэд өнхрүүлдэг шиг ингээд ус чинь зүгээр ингээл шаагаад орж ирд юм байл. Нэг хэсэг нь ийшээ энэ Монгол толгой тэр үерөөс нэг хэсгийг аварчулсан. Нэг хэсгийг энэ урд уул бүгд нүүж гарсан. Энэ хавьд бол ганц ч айлмтэн байх аргагүй. Тэгэл нэг 10-аад 2 хоног л юм том үер болсон юм да. Бидэнтэй аяны замд ганцхан нийлсэн давааждгой оройн бидний гэртээ урьсан юм. Бурайдууд угаас их зочломтгой. Гэрт нь айлчингийн чин бууж л байвал баярлдаг ус. Даваажид ах бас зүгээр сууч чадахгүй. Нэг хөөхөн хөрөө араамтаа болж аваад айл амтанд моз усч өгдөг ажилтай. Эхнэр нь ажил албагүй талхай барих завгүй гүйдэг. Сумын хідэн алман хаагчдынхаа талхыг барьж суудаг гин. Манай нутаг улуудыг сайхан нутаг л да. Ерөөсө хангайн ус одоо юм баяо. Тэгэхээр ч энэ бид хүнсний ногоо ерөн сүүлийн үед айлууд маань ч хөргөн хэмжээгээр тарьдаг болж байгаа. Бараг 80% тарьдаг. Тэгээ бид ч гэсэн өөрсдөө төмсөмсгээс худалдаж авдаг шүү. Сэтгэлийн амар амгалан их бид энэ Бурайдын нутгаас л мэдэрч билээ. Гомбодор жахын герт хуучны нэг сонин зураг байх. Энэ хүн хин юм бэ гэж асуухад яагаад миний нөгөө гипэл аав шүү дээ гэдэл Гомбодорчгаа үүх түүх ярьсан юм. Тэрээр өөрийн ааваар биш өвг эцгээрээ овголдог ажээ. Миний өвөг эцэг Бадмын гипэл гэж орон нутгийнхын Янгон гипэл гэдэг юм. Тэр хүн бол одоо Монгол нүүдэлж ирээд 20-аад оны үед орж ирсэн байгаа юм. Тэгээд энэ игийн гол энэ хавьд одоо амьдарч байсан. Тэгээд 31 32 оны үед эндээс төрс хэрэг татагдаад тэгээ аймагт одоо бас Өндөр хаан хотын төвд нэг Орос сэргийн том анги байсан байлээ тэр үед. Тэгээд тэнд бас нэг тэр сэргийн даргын морин жолоош гэж хийж байсан. Тэгээ миний ээжийн төрсөн ээжийн 8 настай байхад 33 оны 6 сард диплом маань тэр нөгөө Лүмбийн хэрэг гэдэг хэлс хэрэгт баригдаад тэгээд одоо явсан. Тэгээ 34 он хүртэл Монгол улстай Монголдо байжгаад байсагдаад тэгээд одоо 5 жилээр Оросын холбооны зөвлөлт тэр үед зөвлөлт холбоо тулсан гэж байсан. Зөвлөлт холбоо тулсан тэр цагаан тэнгис гэж байгаа. Цагаан тэнгисийн тэр хавьд одоо тэр уух твичээр тэр хавьд бол тэр сүлгийнхаа 5 жилийг дуусгасан байгаа. Сүлгнөөс тавигдаад 39 онд сүлгнөөс тавигдахад нь бас тэр ажлын хөлс гэж нэг 1000 гаруй өрөөвөл өгсөн байгаа. Тэргээрээ хувцлаад тэгээд орж ирээд Красноярск хотод тэр Канск дээрээд зураг авахуулаад ирүүлсэн зураг нь одоо манай гэртийн доор бүр их томруулаад авахулсан юм сайхан зураг байгаа. Тэгээд одоо 39 онд ингээд Монгол руугаа одоо охин руугаа эхнэр лүүгээ ээж руугаа ээж нь энд байсан бас. Тэгээд ээж руугаа ирээ гэж бодоод ингээд явхад ер нь очихд маань яах юм бэлээ тэр чинь дараалан 37 оны хэлмэгдүүлэлт энтергээд явцсан гарцсан байсан учраас очихд маань бас эргээд баригдаад хэлмэгдүүлээд тэгээд одоо алуулчих юм болоо да гэж бодоод ирэхгүй тэр Красноярскд төр амьдарсан байгаа. Төр амьдарч байтал дэлхийн 2 дугаар дайн 39 онд гараад тэгээд тэр дайнд фронтд явж байгаа. Тэгээ фронтын юунаас 43 он хүртэл фронтд байлж байгаа. Тэгээд хүнд гэмтэл авсан явуучраас тэгээ больнист хэвтэж байгаа. Тэгээд гараад хатна одоо фронтд явах үүрэггүй сэтгэх шалбаргүйгээд дайны арталд гаргасан. Тэгээд энд бол дайны арталд бол үнэхээр
бараг фронтод байснаасаа их зов зүдэрч амьдарч байсан да гэж ярьдیں۔ Тэгээд одоо би ер нь 90 онд тийшээ явах хэрэгтэй гэсэн надад би харилцаад яасан. Зөвхөн одоо хойноос нөгөө Гефлаваас мань Гомдоржийг ирүүлээ гэсэн би зэрэг миний одоо зөвшөөрөгдсөн байсан. Тэгэхээр нь би энэ охин байна. Миний ээж төрсөн ээж. Энэ хүнтэй явмаар байна гэсэн. Энэ одоо Сандаг Очир генерал чинь иргэний бүртгэл мэдээллийн газрын дарга байсан. Тэгж жагаад тэр хүнд дахиад эргээ захиад биссэн чинь шууд одоо хоёуланд нь гадаад паспорт гаргаж өгөх гээд. Тэгээ би 90 онд очив. 90 настай өвгөсгтэйг уулзаж яг бодсон. Тэгээд 95 хүрж Улаанудад ирж одоо тэр том охин дээрээ нас орсон да. Үүнээс үүдэн бид Гомдоржгойн хувийн намтар түүхийг лавшруулан сонирхлоо. Тэрээр санхүүгийн техникум төгсөж ирээд Хинтээ аймгийн Баян мөнгө сумын худалдаа бэлтгэлийн ангиас ажил амьдралын гараагаа эхэлжээ. Олон ч ажил хийж, тэгтээ дандаа л шин содон бүхний эрхлэлийг тавьсан байх юм. Хүний төөрөг гэдэг энэ байх. Яг л хүсэлтэйгээ адилхан ихэнх тохиолдолд хүслээ гүйцэж амьдэрсэн хүн юм. За би аймгийн гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтстэй тэгэл ажилд ороод тэгээд 80 оноос төвлөрсөн Эхлэн Бодох анги гэж энэ санхүүгийн шинжилгээний нэг бүртгэл механикчлалтын шинэ үе эхэлсэн. Тэр үед одоо туршилтын журмаар манай улсын хэмжээнд 4 аймагт байгуулагдахад нь би тэр манай аймагт байгуулагдсан нэг нь байгуулагдсан учраас тэрний ангийн дараагаар бол тэгээд туршлагын хугацаанд амжилттай боллоо гэд 82 оноос эхлээд л ер нь бүх аймагт тэр төвлөрсөн Эхлэн Бодоход байгуулагдсан. Төвлөрсөн Эхлэн Бодох анги гэдэг шиг бас тийм бүртгэл механикжуулсан Германы Аско 170 гэдэг машин ингээд тавьсан. Ер нь үндсэндээ компьютерийн их байсан л да. Тэгээд дараа нь тэр Өндөр хаан хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргууд Өндөр хаан хотын захирагч. Тэгээд дараа нь бол юуны аймгийн үйлдвэр үйлчилгээний хоршоодын холбооны анхны даргаар ингээд дараа нь бол Монгол даатгал компани одоо тэр санхүүгийн байгууллагаас салж байгуулагдахад нь бас тэрний Хинтээ аймаг дахь салбарын захирлаар ажилласан. Ер нь Өндөр хаан хоттой миний одоо хувь тавилан би 3 удаа ер нь Өндөр хаан хотын л одоо засаг даргыг нэг нь томилгоогоор, хоёр нь бол сонгуулиар ингэж болж 3 удаа бол ер нь ингэж 8 жил жахам ажилласан. Дараа нь байгаль орчны албанд газар зохион байгуулагч гэдэг алба хийж байгаа. Тэгээд төрийн сангийн хэлтсийн дараагаасаа ер нь тэгээд нас өндөр юу учраас би байгаль юуны аймгийн мэргэжлийн хяналтын байгууллага анх одоо энэ хяналтын байгууллагуудыг албан газруудаас нэгдсэн одоо юунд оруулахад нь тэнд худалдаа үйлдвэр үйлчилгээний байгаль орчны хяналтын хэлтсийн дараагаар тавилагдаад ажиллаж байгаад тэгээд 2005 онд тэтгэвртэй гараад тэгээд орон нутагт ирээд ажил сууж байна та. Хинтээ аймагт маш сонин содон шийдэл дизайнтай анхны Night Club-ыг Хас Б нэртэйгээр байгуулсан түүхтэй гэр бүл. Болормаа, Булган, Байгальмаа, Батцэр гэдэг 4 хүүхдийн нэрийг Гомдорж гэдэг хүний Г үсгнээс эхлүүлснийг бэлэгдэж ийм содон нэр өгсөн гин. Г үсг нь үргэлжилсээр Хас тэмдэг болжээ. Тэр клубийнхээ байшинг өөрсдөө л засч чимгэлсайж Гомдоржих цэцгээгч хоёр хэдэн шүн гадаадын дизайны зураг сэтгүүл эргүүлж нойргүй суусны эцэст Хинтийн залуусын таашаалд нийцэх шин цагийн этгээд гэгчийн тим нэгэн соёлын төвтэй болжээ. Харин дараа нь баар ресторанууд олширч хүн бүхэн үйлчлэгээний газрууд нээх тэр үед хоёр хөгшин Хас Бэгээ хаачгаад Бачирээтэй бараадсан байна. Насаа явхаар төрсөн нутгаа зүүдлээд байдаг болсон гинэ.
Манай өвгөн чинь нэг л юмыг сэддэг. Ер нь юмны анхаадаг шихээр шүү дээ. Ерөөсөл энэ төвлөрсөн нэгтлэн бодохын байгуулах конторгүй юмыг бий болгоод контор хүүхнүүдийнхээ хүчээр контор бариад 5 сар бид нар фундамент захиргаанд байх захиргааны ажилчдаар хуусан. Тэгэл 11 сард ашиглалтанд оруулаад том байшин одоо халамж байж байгаа сайхан контор маш дулаан гоё контор барьж орцсон байгаа. Энэ тэгэл анхаадаг юмд их дуртай да шинээр юм хийх юмд. Одоо шинэ одоо бодлоод манайх энд ирэх чинь нойлтой айл гэж байгаагүй. Вакуум цонхтой айл гэж байгаагүй. Тэгэл паркетын шалтай айл байгаагүй. Тэгэл ингээд хийчихэр чинь уусаад хараад дороо сэтгэж байгаа юм чинь хөө энэ ч гоё юм гэдэг. Ингээд айлаачд ихэнх нь хуучин цонхоо солиод юу вакуум цонх тавьчих их амар байгаа байхгүй. Шороотостой ээжилгүр цонхоод болоод нэг ноцолдож байхгүй. Тэгэл энэ юуны хувьд бол тав тухтай амьдарч байгаа маань юу үндсэндээ манай нөхрийг ачил да. Дээгүүртэй айл гэж нэг шүү. Шифер. Тэгэл ер нь тэгэл нөгөө би чинь бас яг ингээд хөдөө сууж байгаа усуудаасаа ялгаатай юм гэхээр төв газар бас бидний үдсэн харсан тий. Бас нэг юм арай өөр. Тэгээ олцоо нөгөө манай өвгөн чинь нөгөө аж ахуйн байгууллагууд ирж байгаа хүн ч оролцохгүй юм байхгүй тий. Өөл хонторгүй юм аавна. Үгүй засвар хийгдээгүй юм аавна. Үгүй гараашгүй юм аавна. Тэгэл тэрийг хийсээр байгаа тэгэл хотын даргын ажилч одоо ястай нөгөө 60 цагаанцын ажил шүү дээ. Одоо нэг нь өслөө цангалаа гэж ирэхэд нэг нь одоо юу ч гэж ирдэг юм одоо нэг нь баахан зовлон зүдгүүр донд басал. Тэгээд хотын дарга байсан үе одоо бид нар хаяа ингээд аймаг орохоор чинь настай усууд сүйд болдго шүү дээ. Уйлал тэрэл үнсэл уйлал их л сэтгэлд нь хөрсөн юм шиг байна. Тэгээд тэр нь бас миний өвгний бас нэг өөр хүний төлөө. Тэгвэл тийм сайхан хүн болгонд хайсан тоглох шиг үгэд байхгүй шүү дээ. Бас нэг хэлэх юмаа хэлээд, хийлэх юмаа хийлгээд, бас харж үзэх юмаа харж үзээд, ингээ бас нэг юуг нь давс сожирын тэнцвүүлээд явдаг. Тийм бас ухааны тэнхээ байдаг болоо гэж бодож явдаг юм да. Гомбодоржвайн бас нэгэн сонин хобби нь хүзэр марк цуглуулах. Түүнд олон газрын хаарт бий. Хаяа нэгэн буурдаж муушигдахдаа цуглуулгын хаартаа гарган насаараа хаарталсан баава нарын аазгайг хөдөлгөнө. Тэр техникум төгсөөд ирснээс хойш бас марк янз бүрийн марк цуглуулсан да. Тэгэхэд энд над нэг маш ховор одоо бүр Монголын анхны доллар гэдэг тэр Монгол төгрөг гэж одоо үнийн тавигдаагүй тэдэн цент 1 доллар 20 цент 40 цент гэсэн ийм юутэй энэ Монгол. Тэгээд энэ дээр нь бол тэр үед Стамбул дардаг шуудангийн Стамбул тэмдэг гарааг байсан. Тэрний оронд ингээд дээр нь одоо нөгөө шуудангийн юунд дээр нь ингээд вишсэн энэ юунууд нь бай. Тэгээд ийм нэлээд маркны цуглуулга бий. Тэрнээс гадна би ч одоо тэтгэвртэй гараад ирсэн. Тэгсэн одоо энэ манай Бачират нутагч нь бас хүзрийн тоглоомгүйгээр одоо төсөөлөхийн аргагүй шүү дээ. Бурятын улсуудын ч хамгийн